та хөрөнгө санхүүжилтүүд төрөл бүрийн салбарт хуваарлагдсан талаар дурдлаа. Монголын хөгжилд хувь нэмрээ оруулсан бодит жишээнээс хуваалцж болох уу? Definitely. I mean, as I mentioned, Mongolia has been a very active member. Мэдээж түрүүн хэлсэнчлэн Монгол улс 2003 онд КАРАК буюу Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт нэгдснээс хойш маш идэвхтэй гишүүн байж ирсэн. 1.4 billion that have been mobilized on CARAC related. Энэ хугацаанд КАРАКтай холбоотой санаачилгуудын хүрээнд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татан төвлөрүүлсэн. And some of the key ones, first one that comes to mind is the Western region. Миний санаж байгаагаар нийт 19 орчим төсөлтэй холбоотой. Basically, is a 743, if I'm not mistaken, maybe 1 or 2 kilometers off here and there. Гол төслүүдээс онцлох юм бол баруун боцоо тэнхлэгийн автозамын коридор юм. 745 км үргэлжлэх тус зам Монголын хойд хэсгээс урагш бүгд найрамдах Хятад ард улсын хил хүртэл холбодог. Obviously Mongolian borders put you near. Гол санаа нь Монголын хилийн бомбтуудыг Хятадтай холбох. Мөн цаашлаад Монголын хилээр дамжин Казахстан, Киргиз зэрэг орнуудтай ойртох боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Outcomes that I was reading about, we looked at. Миний уншиж танилцсан зарим үр дүнгээс дурдвал Монголын зарим хот суурин төвүүдийн хооронд зорчих дундаж хурд цагт 40 км-ээс 80 км болж бараг 2 дахин нэмэгдсэн байна. Үүнтэй адил томоохон хот суурин газруудын хооронд зорчих хугацаа бараг 2 дахин багассан. Тэгэхээр худалдаа арилжаанд асар их нөлөө үзүүлсэн гэж төсөөлж болох нь. Another one, I mean, since you mentioned trade, as in Тэмээ та худалдааны талаар дурдсан болохоор нэмж хэлэхэд энэ 1.4 тэрбум ам.долларын ихэнх нь автозамын дэд бүтцэд зарцуулагдсан. But also on border control facilities. And some of these Гэхдээ үүнээс гадна хилийн хяналт шалган нэвтрүүлэх байгууламжуудад ч мөнгө хөрөнгө оруулсан байгаа. Эдгээр хилийн байгууламжуудын заримын талаар энэ 7 хоногийн ихээр тайлангуудаас уншиж танилцсан. Үр дүнд нь миний санаж байгаагаар 2009 оноос 2024 он хүртэл бүгд найрамдах Хятад ард улстай хийсэн худалдаа 180 орчим хувиар өссөн байна. Энэ бол маш тодорхой бодит нөлөө гэж хэлж болно. Одоогоор шууд санаанд орж буй онцолж болох хоёр төсөл бол энэ байна. Ойлголоо. Одоо сэдвээ баг зэрэг өөрчлөе. Өнөөдөр эрчим хүчний асуудал олон монголчуудын анхаарлын төвд байна. Ялангуяа тогтвортой байдал, хараат бус байдлын асуудал чухал болж байна. Одоо байгаа дэд бүтцийг шинчлэх, шинээр дэд бүтцэд байгуулах, мөн ногоон эрчим хүч рүү шилжих шаардлага бий. КАРАК эдгээр зорилтод хэрхэн нийцэж, ямар үүрэг гүйцэтгэж болох вэ? In fact, one of the new areas that the CARAC is looking at is energy cooperation. Үнэн дээр КАРАК-ийн анхаарч эхэлж буй шинэ чиглэлүүдийн нэг нь эрчим хүчний хамтын ажиллагаа юм. Regional solutions for local problems. Гол санаа нь орон нутгийн шинжлэх асуудлыг бүс нутгийн шийдлээр шийдэхэд оршиж байгаа. They could invest a lot in coal to build up, Жишээлбэл нэг улс эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд нүүрсэнд их хэмжээний хөрөнгө оруулж болно. Another CARAC country which has a lot of hydropower or a lot of capacity for. Гэхдээ тухайн улс усны эрчим хүчний ихээхэн нөөцтэй. So rather than Мөн нар салхины эрчим хүч үйлдвэрлэх өндөр боломжтой өөр нэг КАРАК-ийн гишүүн орны хажууд байрладаг байж болох юм. and that basically Тиймээс нүүрсэнд үргэлжлүүлэн хөрөнгө оруулахын оронд тэрхүү эрчим хүчийг импортлох боломжтой. help you one have energy security. Ингэснээр бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний сүлжээ бий болж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад туслана. Үүний зэрэгцээ илүү ногоон, цэвэр их усүрлүүр шилжих боломжийг ч бүрдүүлнэ. For example, the eastern provinces. Миний ойлгож байгаагаар Монгол улсын засгийн газар тухайлбал зүүн аймагуудын нар салхины эрчим хүчний өндөр нөөц боломжийг анхаарч байгаа. Тэнд асар их боломж бий. Mongolia could actually become an exporter of energy. Зөв хөрөнгө оруулалт хийгдэж, КАРАК-ийн бий болгож буй бүс нутгийн хамтын ажиллагаагаар дэмжигдвэл Монгол улс эрчим хүч экспортлогч орн болох боломжтой. Тийм ээ, мөн үүнд дипломат ажиллагаа ихээхэн шаардлагатай шүү дээ. So having done that, I mean, not only it would help Mongolia. Тийм ээ, ингэж чадвал энэ нь Монгол улсыг илүү цэвэр эрчим хүч рүү шилжихэд дэмжлэг үзүүлэхээс гадна эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлнэ. Become more energy secure.
Үүнээс зэрэгцээ эдийн засгаа төрөлжүүлэхэд ч туслана. Одоогийн байдлаар Монголын эдийн засаг уул уурхай, ашигт малтмалын салбарт арцсангүй хэд төвлөрсөн байна. So that I think there's a lot of potential for Тиймээс Монгол шиг улсын хувьд маш их боломж бий гэж бодож байна. right now energy deficient perhaps but with a lot of Одоогоор эрчим хүчний дутагдaltaй байж болох ч бүс нутгийн хэмжээнд эсэргээрх эрчим хүчний томоохон экспортлогч болох асар их нөөц боломжтой. with an area which we hope would be Цаашид энэ чиглэл илүү их анхаарал татна гэж бид найдаж байна. going forward. Again, Өмнө нь бид дэд бүтцэд хөрөнгө оруулж ирсэн. Харин одоо бодит хамтын ажиллагаа хэрэгжээсэ гэж хүсэж байна. cooperation